Бид халамжаас хөдөлмөрт нэвтрүүлгийг үзэгч танд цувралаар хүргэж байгаа. Хөдөлмөр халамж үйлчлэгээний ерөнхий газартай хамтран халамжийн бодлого, хөдөлмөр эрхлэлийн чиглэлд авчиргажуулж байгаа төрийн бодлого, арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд хөрсөн дээрээ ард иргэдийн дунд, олон нийтийн дунд хэрхэн хэрэгжиж ямар үр дүн гарч байгааг бид газар дээрээс нь сурвалж та бүхэнд хүргэж байгаа билээ. Яг одоо бол бид Булган аймагт хүрэлцэн ирээд байна. За ингээд Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгээний газрын хамт олонтой та бүгдийг уулзуулъя. Булган аймаг нь Монгол орны төвийн хойд хэсэгт 48.8 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг хамран орших бөгөөд 16 сум, 1 тосхон, 75 багтай, 18.4 мянган өрхийн 62,089 хүн ам бүртгэлтэй. Аймгийн төв орших Булган сум нь 12,000 гаруй хүн амтай. Насны бүтэцийн хувьд тэгээс 14 насны хүүхэд 29.3%, 15-аас 64 насны хүн ам 65.7%, 65 буюу түүнээс дээш насны хүн ам 5%-ийг тус эзлэж байна. Газар тариалангийн 7200 өрх бүл, төмөс, хүнсний ногоо, жимсгэн тариалж, нийтдээ 40.1 мянган гааз тариалалт хийж, 45 мянган тонн ургац хураан авдаг. Мөн 7.2 мянган малчин өрхтэй, 3.6 сая малтай, айраг, амуу тариа, анхдагчдаараа алдартай Булган нутаг, байгалийн үдсгэлэнт газар зүйн тогтоц цөм бүрдсэн онцлогтой нутаг билээ. За анхдагчдын өдгөө болсон Булган аймагта хүлээн авсанд тун их баярлалаа. За Булган аймгийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газрын үйл ажиллагаа хэр тогтвортой урагшилж байна. Та мэдээлэл өгөөч бидэнд. Манайхан бол үйл ажиллагаагаа бол одоо доктортой жигд явуулж байна. Одоо нийгмийн халамжийн авдаг хүмүүстэй халамжийнхаа үйлчлэгээнүүдийг цаг хугацаанд нь одоо сар болгонд гэдэг юм уу жилдээ гэдэг юм уу улиралдаа тогтмол санхүүжилтийг оруулаад хуулийн дагуу авах ёстой хүмүүст нь олгоод ингэ явж байна. Мөн одоо хөдөлмөр эрхтийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа 5 төсөл хөтөлбөрийнхаа хүрээнд одоо хөтөлбөрүүдээ бүгдийг үр дүнтэй хэрэгжүүлэх тэр гол нь үр дүн. Зүгээр нэг одоо нэг төрийн мөнгийг өгөө зогсох биш. Дээрээс нь хамгийн гол нь тэр нь үр дүн гаргаад хэрэг зүйн үр дүн төрж байгаа бол бидний ажлын үр дүн ерөөс тэргээр л хэмжигдэж байгаа. Булган аймгийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газар нь хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх, ажиллах хүч гадаадад гаргах, хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг аймгийнхаа хэмжээнд зохион байгуулж, төрийн үйлчилгээг хуулийн дагуу үйлчлүүлэгчдэд нээлттэй, хариуцлагатай, мэрэгжлийн түвшинд хүргэх чиг үүрэгтэй байгууллага хамт олон юм а. За манай Булган аймгийн хувьд онцлогтой таны хэлсэн яг одоо Эрдэнэ хотын хажууд байдаг. Ер нь одоо худалдаа авалт гэдэг юм уу янз бүрийн юмнууд Эрдэнэт рүүгээ зохиолчдөг. Энэ утгаараа ч юм уу одоо томоохон үйлдвэр байхгүй. Тэгэхээр ажлын байр бий болох тал дээр бодит байдал дээр жаахан асуудал хүндрэлтэй тал үүсдэг. Манай аж ахуйн хувьд одоо газар тариалангийн аж ахуй, мал аж ахуй дагсан аймаг штэ. Тэгээ мал аж ахуйгаар бол нийт аймгийн төвийн аймгийн ба нийт өрхийн 46.3% нь бол малчин өрхүүд байна. Тэгээ энэ лүүд нэлийн төлхөө бид нар бодлогыг барьж ажилладаг. Ер нь малчт руу чиглэсэн хөнгөлтэй зээл тусламж гэдэг юм уу төсөл хөтөлбөр ер нь байдаггүй шүү дээ. За хөдөлмөр эрхлэлийг дэмжих сангаас хэрэгжүүлж байгаа малжуулах арга хэмжээ л байгаа. Тэрс яг үндэ өөр нэг арга хэмжээ байдаггүй. Тэгэхээр манай аймгийн хувьд энийг бас хараад энэ яг малчтаа чиглэсэн энэ малжуулах хөтөлбөр үнэхээр тэр дэмжих сангийн хангалттай өрөхгүй байгаа учраас аймгийн төсвөөсөө малжуулах хөтөлбөрийг авах хэрэгжүүлээд явж байгаа. Энэ жил жишээ нь ихэд улс дэмжих сангаас бол 17 өрхийг малжуулсан. Аймгаас нэмээд 19 айлыг малжуулаа. Нийтдээ 36 айлыг энэ жил малжууллаа. 36 айлд нэг 2400 гаруй толгой малыг худалдаа авч өгсөн байдаг. Бид нар мал худалдаж авч өгөхдөө бас зах зээлийн үн ханшнаас ер нь 20-30% доогуур хямдаар авч өгдөг. Арай бас бодиттой үр дүн үргэхийн тулд жишээ нь одоо зах зээлээр нэг охин төлөг нэг 100 мянгаас дээш зарагдаж байгаа шүү дээ. Одоо бол тэгэхээр бид нар 80 мянгаас сэтрүүлэхгүй авч өгөх гэдэг юм уу. За ингээд малаа бас хямдхаа өгж байгаа хүмүүсээ дэмжих чиглэлээр бас бид нар явж байна. За өвлжээ хэр байна? За халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэг Булган аймгийн Хишиг өндөр суман дээр хүрэлцэн яриад байна. Хишиг өндөр сумын 2 дугаар бригадын салхит нутагт өвлжж байгаа Малчин Батболдын гэрт бид зочлоод байна. За Малчин Батболд бол Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгээний газартай хамтран малчтыг хөдөлмөр эрхлэлтээр дэмжих төслийн санхүүжилтээр малчлалтын одоо төсөлд хамрагдсан ийм айл байгаа. За сайхан өвлж гэнэ. Мал тарган тавтай сайхан орвоо. Сайхан өвлж гэнэ. Та бүхэн сайхан өвлж гэнэ. За нутаг орноор өвлжөө. Тэр сайхан намар боллоо. Өнтэй сайхан намар боллоо. Хөдөлмөр халамж үйлчлэгийн газараас би
За төсөл бичиж өгч 4 сая төгрөгийн санхүүжилт авч 4 саяда мал авч өгсөн бид нарт. Хэдэн тоо толгой? 88 толгой мал авч өгсөн. Тэгээ 55% нь 33 юм а. Дан залуу охин мал авч өгсөн. Зах зээлийн ханш юу н хэдтэй байна? Зах зээлийн аншаас хамаагүй бага авч өгсөн. Яг төрийн бодлогоор бол дэмжиж байгаа зах зээлийн ханшаас багаар авч байгаа. Гэхдээ одоо ер нь танаа нутаг оронд богмалын зах зээлийн ханш нь хэдтэй байна? Яг одоо танаа авсаныг дүүцүүлвэл. Тэгээ бараг тал хувиар нь шууд авч өгч. Одоо ч болж төлөв мөлөгч нэг 80 мянгатай байх чинь төлөвийн чинь 40 мянгаар. Борлон юугаа зусаг юм аа 35-аар авч өгсөн. Тэгэхээр яг энэ одоо төгсөл өөрийн чинь аж амьдралд өөрийн чинь мал аж ахуйд ямар бодит дэмжлэг болсон тухай одоо хэдэн тоо толгой төл авахар хүлээж байна. Авцсан байна уу? Авч эхэлж байна. Авцсан байгаа төлөө эхнийхэн төлийг аваад эхэлсэн байгаа. 20 онд авсан би. Эхний төлөө 100 гаруй 150-д төл авцсан байгаа. Одоо хэр өссөн байна гэсэн үг нэг малч. Жилийн хугацаанд бараг нуурч байгаа гэсэн үг л дээ. Нэг 88 толгой мал чинь 160 болчлоо гэсэн үг тий. 88 толгой мал аваад 160 болтол өсгөчлөө. Тий. Энд чинь үнэтэй сайхан манай навчуу сайхан нутгийн байгаа. Тэгээд гар цохирлол гайгүй. Энэ нутагтаа ер нь хэдэн жил? Энэ нутагтаа өвлж чаваржаад дуус 7-8 жил болчлоо. Малжуулах хөтөлбөр яг жилд хэдэн хүнд хүрдэг юм? Одоо 48 мянган малч өрх байлаа гэж бодоход хэдэн яг танаа одоо төслөөс санхүүжил авах боломж бий болдог юм байна. Жилдээ юу? Тий. Жилдээ ер нь бол янз янз да. Хөдөлмөрлөлийн дэмжих сангаас нөгөө төсвийн хойр ирдэг штэ. Тэгэхэд эдийн айлыг малжуулах гэдэг одоо хувьнаа тухайн жилдээ батлагдаа ирдэг. Ер нь урдны жил бол хөдөлмөрлөлийн дэмжих сангаас нэг сумд нэг 2 айл сонгох багцаана иржсэн л да, заримд нь 3, заримд нь 1. Гэхдээ яг сумдаа хуваачдаг бид нар. Бүх айлуудаа нөхцөл байдлын үнэлгээ хийж байгаа учраас зарим сумдаас хамрагдахгүй тохиолдол хүртэл байгаа. Үнэхээр тэр хүсэлт өгсөн нөхдүүдээс болцол хангахгүй бол бид нарт тийш авч өгөхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр зарим сум дээр нь 2-3 айл үнэхээр одоо болцол хангацсан чадварлаг залуучууд байвал тийшээ сонгоо явуулдаг. Энэ жилийн хувьд ер нь улсын хэмжээнд ч дээ 365 сумд 365 малжуулахад ирсэн шүү дээ. Тэгэхээр сум болгонд нэг малжуулахад гэж ойлгож байна. Тэгэхээр энэ жил би 16 сумны тосгонд нэг малжуулах өгсөн. Дээрээс нөгөө аймгийн малжуулах гэдэг манайхан өөрснөө хэрэгжүүлсэн учраас аймгийн малжуулахаас 19 айлыг оруулаад энэ жилийн хувьд бол 36 айлыг малжуулж байгаа. Аймаг орон нутгаас орон нутгийн төсвөөр бас дэмжиж ажилладаг тухай яригдсан. Энэ ямар давуу тал үүсгдэг юм бэ? Зөвхөн улсын төсөв, зөвхөн одоо ерөнхий газар гэдэг юм уу яамнаас өгсөн төсвөөс гадна орон нутгийн төсвөөр бас санхүүжилт хийгдэж хөтөлбөр төлбөрүүд хэрэгжих нь ямар давуу талтай вэ? Давуу тал гэхээсээ илүү яг тэр орон нутг маань өөрөө яг хэрэгцээтэй байгаа юм олж харж энэ чанаас шийддэг учраас тэр нь илүү давуу тал байгаа юм л. Яг манай аймагт ямар юм онцгой байна гэдгийг түүнээс дэмжих сангаас гэдэг юм уу одоо дээрээс ирж байгаа хөтөлбөрүүдийн хүрээнд бол улсын хэмжээнд жишг хөтөлбөрт гаргаад тэрийг л аль биесээр бид нар хэрэгжүүлэх үүрэгтэй хэрэгжүүлээд явж байгаа шүү дээ. Орон нутг бол яг манайд хэрэгцээтэй байна гэдэг юм олж харж тэр хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Саяны миний хэлдэг малжуулах гэхэд одоо жишээ нь ихэнх зээл тусламжууд төв газараа явдаг учраас малчид тэгээ манай аймаг дийлэнх нь малчин өрх байгаа учраас. Төр засгийн оновчтой бодлого шийдвэр, салбарын хууль тогтоомжийн шинжилэлт, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил тулгуурлан нийгмийн халамжийн үйлчилгээг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэнд хүргэх, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжих зорилтыг хэрэгжүүлэх, ажилгүйдэл ядуурлын төвшинг бууруулах, үйл ажиллагаандаа цахим технологиг нэвтрүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, боловсронгүй болгох, зорилго дэвшүүлэн ажиллаж буй Булган аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь 56 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. За хөдөлмөр эрхлэлийг дэмжих бодлого гэдэг зүйл дотор нэг том одоо яригдах хүчин зүйл бол тухайн хувийн хандлагын асуудал байна. Ажлын байраар одоо 1000 хангаад за хөдөлмөрийн чиг баримжаа хоолгоод тухайн хүн өөрөө хөдөлмөрлөх сэтлэггүй хөдөлмөрт хандах хандлагагүй байвал ёстой нөгөө төрийн мөнгө урсах төрийн албан хаагчийн үйл ажиллагаа үнгүүдэх ийм одоо асуудал үүсээд байна. Тэгэхээр энэ залуучуудын хөдөлмөрт хандах хандлагыг төлөвшүүлэх тал дээр та нар одоо нэг ясандаа соёнгигээр л багшийн үүргийг бас гүйцэтгэдэг тань шүү дээ. За ер нь хөдөлмөрлөлийн бас нийтлэг үйлчлэгээний арга хэмжээнүүд байгаа. За дээрэс нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх үйлчлэгээ манайхаар дэмжиж явагддаг. Манай хариуцсан мэргэжил маань одоо мэргэжээ тэр талаараа зөвлөгөө мэдээлэлүүд өгөө явж байгаа. Ер нь сургалт нөлөөллийн ажил бол маш чухал. Зорилттой бүлгийн гэдэг юм уу ажилгүй байгаа ихэнх хүмүүс хандлага хэцүү шттэ ажил хийх гэж бид нэр зөндөө одоо гуйгаад ураад тэдэн төгрөгийн ажил одоо өдрийн тэд сарын тэдэн төгрөгийн цалинтай ажил байна гэдэг
ажил болгогч нар нэр хангалттай байгаа. Захиалгууд манай дээр зөндөө ирдэг байхгүй. Тэгээд тэнд нь зуушлах гэж зөндөө ажилтгүй иргэн байгаад ингээд яриад гэмүү өрөөд авчаад уулзаад дандаа л их шалтгаа хийлээл хойшоо суугаад байна шүү дээ. Тэгэхээр энийг бас соён гэрүүл тандаа бид нар сургалт нөлөөллийн ажлыг их явуулдаг. За энэ жил сургалтын ажил чинь заал танхимын сургалт чинь бас ковид гэдэг нэлээд хориотой хязгаарлагдал байлаа шүү дээ. Гэсэн хэдий ч бас 800 гаруй иргэнд одоо энэ төлөв ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх үйлчилгээнүүдийг хүргээд ажиллаж байна. За мөн Монгол Улсын засгийн газраас энэ жил залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх оролцоо төслөгийг хийж байгаа улс орондоо та бүхэн мэдж байгаа тийм. Энэ оролцоо төсөл нь маш үр дүнтэй байна. Нийтдээ манай аймагаас 41 залуу ихний ээлжинд одоогор суудсан, сургалтандаа суухад ирсэн. Тэндээс 29 нь одоо дараагийн дадлага хийгээд дууссан. 22 нь бол бүр байнгын ажилд зуучлагдчихсан. За тэгээд одоо 8 залуучууд бол ажлын байранд дадлага хийгээд байгаа. Тэгээд эндээс харахаар яг энэ оролцоо төсөлд хамрагдаад ирж байгаа залуучууд үнэхээр тийм ажил хийх хүсэл зоригтой, зорилготой, үнэхээр эрсдэл эрмэлзэлтэй болоод ирж байна. Тэгэхээр энэ оролцоо төслийн үр дүн бол бас маш өндөр байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүд үндэсний хэмжээнд амжилттай хэрэгжсээр байна. Булган аймгийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газартай хамтран ажиллаж, хөтөлбөр дэмжлэгт хамрагдсан бизнесүүдийн төлөөллийг та бүхэндээ танилцуулж байна. Булган аймгийн төвд 1995 оноос хойш үйл ажиллагаагаа эрхлэж байгаа Энхчин компани талах хэрцсэн гурил Квин Бов хийж 8 сумандаа борлуулж аймгийн төвийнхөө дэлгүүрүүдэд нийлүүлж онцгой байдлын ажилчдын өдрийн цайнд нийлүүлдэг гэд хэрэглэгчдийн талархлыг хэдийнэ хүлээсэн хамт олон болон өргөжжээ. Анх би эхлэхдээ нэг 2-3 талах 100хан дээрээ барьж эхэлж энэ цехээ нээжсэн. Тэгээд одоо ингээд хувьцаат компани болтол нь өргөжүүлээд ингээд өвөлдөө бол 4 хүн, зундаа бол 8 хүнийг ажлын байраар хангадаг. Өвөлдөө бол хэвийн боовн дээрээ төр ажлын байраар бол 8-аас 9 хүн ажиллаулдаг. Хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газрын ажлын байр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2 удаа амжилттай хамрагдаж зээл авсан бөгөөд 2017-2020 онд олгосон санхүүгийн дэмжлэгээр тоног төхөөрөмж авч ажлын байраа тогтжуулжээ. Энэ хөдөлмөр хийж ивэл ер нь бол хүний амжиргаа бол дээшилдэг. Хөдөлмөрлөж чадвал ер нь хүн ямар ч ажлыг бол голохгүй хийвэл ер нь бол ажиллаж болж гэн, хөдөлмөрлөж болж гэн. Тэгээд энэ цехээ нээхдээ бол би анх 2-3хан талхнаас эхэлжсэн бол одоо ерөнхийдөө энэ олон дэлгүүрүүд энэ сумуудаараа ингээд өгдөг болж их өргөжсөн манай цех. Хор тавдрын эсрэг үйлчилгээтэй нэн ховор ургамал болох их шүүдрэгнийг 5 аймагт тархуулан тармилжуулж эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа Тунамал өгөөж компани аймгийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газраас 50 сая төгрөгийн зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлж өдгөө хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн үйлдвэрлэгч болжээ. За 2018 онд манай Тунамал өгөөж компани Булган аймгийнхаа хөдөлмөр халамж үйлчлэгээний төвөөс төслөө бичээд сургалтанд суугаад тэрнийхээ дагуу 50 сая төгрөгийн зээл авсан. Тэр зээлээр манайх тоног төхөөрөмж мөн эргэлтийн хөрөнгөө бүрдүүлсэн. Тэгээд тэр 50 сая төгрөгөөр 5 хөлдөөгч, 2 хатаагч, 1 ариутгагч, 1 чанагч, мөн пакетны машин, 1 жижиг бутлагч авсан. Тэрийг авснаар манай компани одоо орлого сайжирч бүтээгдэхүүний гаралт нэмэгдэж 2 ажлын байр нэмэгдсэн. За манай энэ бие тамиржуулах цай анхлын мухар цагаан гэдэг ургамлын үндсийг бид нэр бас бага хэмжээгээр тариалаад одоо энэний нөөц бол тийм ариун их тариалтын хийж чадаагүй байгаа гэх өдрийг бодоход энийг үхрийн төвхөөс үдээж номготоход одоо дархлаа дэмжих зорилгоор ерөнхийдөө тамир тэнхээ оруулах сүйтэй цайны эдээ хэлбэрээр энийг гаргаж байгаа. Энэ болохоор хунчиртай цай. Хунчрыг бас ялгаагүй. Хунчрыг заавал болгож хэрэглэх ёстой. Тийм учраас бас үхрийн сүйд номготоход кофе шиг найруулад уухаар бусад одоо цайны ургамлууд их шүүдэргэн мед гарбенсэс гэдэг энэ га өвс хусны навч дагнал нөгөө нэг витаминлэг дархлаа дэмжих ургамлуудыг хольж ийм цай бүтээгдэхүүн гаргасан байгаа. Энэ цэцэрганы цайг болохоор цэцэргнаа хатаагаад ямар ч тийм шүүсийг ялгаж авахгүй. Шүүсийг нөгөө ялгаж аваад ундаа игээд хальсаар нь цайжинд гэстэй тэгхгүйгээр манайх шүүсийн шингээгээд одоо цэцэрганы цай хуурайгаар нь хэрглэж болно. Буцалсан усан дутгаад дуун. Энэ болохоор их шүүдрэнтэй кальц одоо ааруул хүмүүст ингээд нөгөө хэрэглэхэд хялбараар ааруул ээзгийн халтар арваагаа пүүдэрлж нунтаглаад
газар дээр нь очиод энэ их шүүдрэн ургамлыг хяргаад ингээд миксертгээр шүүс гардгийн тэр шүүсээ шингээгээд одоо ингээд кальц бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байгаа. Захимжлалын асуудал хэр одоо үр өгөөж өгч байна. Булган аймгийн хувьд И халамж систем маань халамж дээр өнгө 2020 оны 9 сараас эхлээд нэвтрлээ шүү дээ. Энэ сая сүүлийнх нь 10 сард бас 2 төрлийн үйлчлэг нэмэгдлээ. Энэ нь үнэхээр иргэдийн нөгөө ажлын цаг завыг бол хэмжиж байна. Одоо заавалчгүй нөгөө нэг халамжийн байгууллага дээр очдог юм халамжийн мэрэгчлэлтэнд ханддаг байснаа болцсон. Одоо эрдэр цахим орчинд хаанаас ч хамаагүй хүсэлтэд гаргаад халамж авах эрхээ одоо шийдвэрлэлтэд авч явж шүү дээ. За дээрэс нь одоо энэ он бас бүгдийг халамж авдаг хүмүүсийг картжуулчихлаа. Захимжуулгын хэрэг. Тэгэхээр нөгөө халамжуулаа гээл тэгэхээр чи нэг 7 хоног банкн дээр утаас ус очир үсдэггүй юу? Банкн дааштай ихтэй нэг одоо тийм асуудал байхгүй ч дурын ИТМ-ээс очиод халамжийнхаа мөнгнүүдийг авчиж байна. Нөгөө одоо халдваргүй энэ ковидын үед ч гэсэндээ тэр чинь бас хамаагүй их төхөм тал болоод байна л да. халамжийн бодлого дээр та нэг тоо мэдээлэл өгөөч. Булган аймгийн хүн амын хэдэн хувь нь халамж хүртэгч юм, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ямар төвшөнд байдаг юм. Булган аймгийн нийгмийн халамжийн чиглэлээр ажиллаж байгаа албан хаагчдын ачаалал ер нь хэрэг байна. Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна танай газар? За манай газрын хувьд захиргаан хяналтын хэлтэс нийгмийн халамжийн сүлмэрхэлтийн хэлсэн 3 нэгжтэй ажиллаж байгаа. За мөн газрын харийн Ахмадын амралт гэдэг байдаг. Аймгийн төвөөс 18 км-ийн зайд 60-ын ам гэх газар байрладаг. Жилийн 4 удирдлагыг үйл ажиллагаа явуулдаг. Жилдээ нэг 500-аас 600 Ахмадыг хүлээн авч амраадаг. За мөн соёлын ажил байгаа. Яламжийн байгууллагын дэргэд улсын хэмжээнд байгаа ганцхан ажил манай аймагт байгаа. За 8 багш ажилтнтай жилдээ зорилттой төлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй нэг 40 хүүхдийг хүлээж авдаг. Тэднэртэй одоо эмийн бус үйлчлэгээ үзүүлж сургууль хүмүүжүүлж ингэж ажиллаж байгаа. За тэгээд сум болгонд нэг хөдөлмөрт халамжийн асуудал хариуцсан мэрэгчлэтнүүд ажиллаж байна. Нийт 56 бүтцтэйгээр аймгийнхаа хэмжээнд 56 хүний бүтцтэй. 56 орон тоотоогоор 56 орон тоотоогоор аймгийнхаа иргэдэд хөдөлмөр эрхэлт болон халамжийн үйлчлэгийг хүргэж ажиллаж байгаа. За газрын хувьд бол ачаал яг бас гайгүй харьцангуй ингээд ажиллаа болоод байгаа. Сумдад манай ажилтнуудын хувьд яг ачаалтай байдаг. Ер нь сумын тавгааг зурхад манай мэрэгчлэлт нь нэлээд ачаалтай байдаг. Яагаад гэвэл энэ чинь хуучин 2 мэрэгчлэл байсан. Нэг нь хөдөлмөрийн мэрэгчлэл, нэг халамжийн мэрэгчлэлтэн байсан. Одоо хоёрын нэг хүн хариуцаад явдаг. Бас энэ ажил маань бас хэсэл дээ. Халамжийн ажил бол яг тэр өрөөнд суугаад ажиллаад байх хэрэгтэй. Тэр гарч орох хэцүү. Гараал явдаг хүн байсангүй энэ төр гэл 9 хүн гомдолдог. Нөгөө ялангуяа зорилтгүйгийн хүмүүс их халамж дээр явах гэдэг өвцөн зовсон ядарсан асуудал байгаа. Тэгээд гомдлоо танай мэрэгчлэл ирсэн байдгүй гэдэг. Хөдөлмөрийн ажил чи яг нөгөө гадуур явж иргэдтэй уулзаж аж ахуйн нэгжтэйгээ холбодог, эднүсийн хооронд нь зуучилдаг ийм ажил учраас энэ хоёр маань хоорондоо жаахан ачааллын хувьд чиглэлийн хувьд бас жаахан ингээд хоорондоо нэг ийм ачаал бол байдаг. За манай аймаг чи өөрөө 61.5 мянган хүнтэй. За үүнээсээ яг хөдөлмөр эхэлж байгаа 21.8 мянган хүн байгаа. За эндээс нэг 3923 төрлийн албагч байдаг. Бус нь дандаа хувийн салбарт ажилладаг шүү дээ. Энэ иргэдээс 61 мянган хүний 12500 гаруй нь яг халамж авч байна. Давхардаагүй доогор шүү. Давхардуулаад яг ингээд нэг хүн дээр 2 3 төрлийн халамж болохоор 23 4 гээд гараад ирдэг байхгүй давхарсан доогор. Тэгэхээр иргэд хөөх ямар авир юм. 61 мянган хүний бараг 20 гаруй мянган халамж авч байна. Энэ халамж чи ерөөсө хавтгаарцсан юм байна. Хаа хамаагүй өгөөд байна. Бараг л халамжийг танил талаараа өгж ийн гэдэг ч хүмүүс байдаг шүү дээ. Тэр халамж нь танил талаараа өгөх ямар ч боломжгүй шүү дээ. Яг л тэр хуулийн заал зүйлтийг хангасан бичиг баримтанд бүрдэн тийм хөндлөл бид нэр халамжийн юг програмыг оруулаад явуучих. Тэр нь бодолтой хийгдээ ингэ явдаг. Түүнээс одоо Бачаалын гэдэг юм уу таньдаг хүн байгаад энийг халамжид оруулчих гэдэг юм уу тийм асуудал байхгүй. Ер нь энэ халамжийн мөнгө чинь нэлээ их байгаад байна гэдэг юм л. Одоо тэр 12 мянга гараа иргэн жилдээ манай аймаг нэг улсын болон орон нутгийн төсөөс 8.6 тэрбум төгрөгийн халамжийн олгодог сангаар. Гэтэ энэ мөнгнүүд дотроос ялгаатай. Хүний хөгжлийг дэмжих чиглэлийн мөнгнүүд байж штэ. Жирэмсэн их юм мөнгө байж гин. Хүүхдээ харж байгаа их юм мөнгө байна. Ихэр хүүхдийн мөнгө байна. Өртөлгөөс их эцгийн тэтгэмж гээд байж гин. Эдгээр ингээ ороо явчих. Мөн нөгөө Ахмадын тухай хуулиар насны ишг гээд байж штэ. Тэгээ насны ишгийн мөнгө чинь бас л халамжийн сангаар дамжиж орж иж байгаа. Инглер энийг бол бас заагтай харах юмнууд бол байгаа. Дээрээс нь халамж авах заашгүй шаардлагатай юм байна штэ. Улсаас харж үзэх. Нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр тэтгэмж хөгжил тусламж үйлчлэгээнүүд гээд эдгээр маань яг энд орж иж. Тэгээ яг иргэдээр яг харагдаад байгаа юм бол нэг хүнсний эрхийн бичгээр үйлчлэгээ авдаг иргэд мал яг дийлэх харагдаад байгаа юм л да. Мас харагдаад байгаа. Тэгэхээр хүнсний эрхийн бичиг дээр ер нь энэ оноос нэлээдгүй манай хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамны сайд нэлээд чиглэл гаргаа мэдээллийг бол нэлээд сайн өгдөг штэ. Тэгээ энэ журмууд өөрчлөгдсөн. Хамрагдах шаардлага бослууд нь өөрчлөгдсөн. Тэр үедээ одоо нэг сум болгонд 1-2 дэлгүүрээр сонгодог тэрнгээрээ л авдаг байсан штэ. Одоо нөгөө нөөц төлдөг бүх аж ахуй нэг
зах хүнсний юмнуудаас тэр 11 төрлийн бараа бүтээгдэхүүн авах боломж бол бүрдэж байгаа. Дээрээс нь халамжаас хөдөлмөрч зорилтын хүрээнд яг одоо эдгээр хүнсний эрхийн бичгийн хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэдийг л ажил зуучилж амжиргааг нь дэвшлүүлэх дээр бидний гол зорилго энэ дээр явж байгаа. Манай аймгийн хувьд хүнсний эрхийн бичгийн үйлчлэгээ авдаг оны эхэнд 871 өрхийн 4500 гаруй иргэн байсан. За өнөөдрийн байдлаар яг 10 сарын олголтоор ингээ харахад 750 өрхийн 3769 иргэн болж буурсан. За энэ нь бас олон шалтгаантай. Зөв бид нар шууд тэр хүмүүсийг хасчих болохгүй шүү дээ, тий. Тэгээд тэр ажилтаа орлоготой болоо гэж өөртөө сайн дурын үндсэндээ хасгаж янз бүрээр ингээл явж байна. Энэ маань нэг талын бас эерэг үзүүлэлт. За энэ дотроо энэ 3769 хүнээс чинь 1823 хүүхэд байгаа. За нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүн 244, 225 ахмад, тэгээ нөгөө оюутан цэрэг тогтмол ажил хийж байгаа хүмүүс байна. Эднүүсээ хасаад ирэхлээр яг цаанаа хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэн ажил хөдөлмөр эхлээгүй иргэн хүнсний талаа авдаг 581 иргэн байгаа байхгүй. Энэ дээр бид нар гол нь бодлогоо бариад ажиллаж байна. Энэ хүмүүсийн ажилтаа орлоготой болгохын тал дээр. Энэ онд энэ 581 хүнээс ямар ч нэг 76-ыг нь байнгын ажлын байртай болгоцсон. Дээрээс нь 470 эдийг нь төр болон улирлын ажил зуушилж ажилласан. Энэ намрын уран зураалтын ажил дээр бид нэлээд төлхөө энийг ажилууллаа л да. Дээрээс ч бас чиглэл ирсэн. Хойтлын ер нь сумдуучин тариалантай. За 9 сум 56 аж ахуйн нэгжээс захиалгамууд ирсэн. Тэн дээр 210 гаруй хүнсний эрхийн бичгийг авдаг хүмүүсийг өдрийн 30-аас 40 мянган төгрөгтэй ажил зуучилсан. Сүүлдээ бас нөгөө хүүтрээд ирсэн бүргэж өдрийн 60 мянган зангаар ингэж явж байгаа. Хөдөлмөр халамж үйлчлэгээний ерөнхий газраас одоо бүх аймагуудаас энэ жил 2022 онд хэрэгжүүлэх шинэ одоо хөтөлбөрийн саналуудыг нэгтгэж авсан юм. Тэгээ бид нар бас нэлээд нухастай ярьсан л да газраараа ажилтнаар хэд дахин бид нар хэлцэж яриулаад сумдынхантайгаа хүртэл ярьж гаад ер нь энэ зорилттой иргэдүүд одоо хүнсний эрхийн бичгээр үйлчлэгээ авч байгаа хэрэгтэй л зориулс хөтөлбөр байлгая. Тэгээ энэ маань ямар учиртай гэхээр өөрийн гэсэн амьдрах хүсэл эрмэлзэлтэй, сонирхолтой, дээшээ тэмүүлэлттэй улсуудыг сонгож авъя. Тэмүүлэлгүй улсууд бол юу ч хэрэггүй шүү дээ. Тэр айлуудаас сонгож ангуудаа юу вэ? 5-аас 10 сая төгрөгийн санхүүгийн нэмлэгийг олгоё. Тэгээд тэр нь өрхийн үйлдвэрлэлээ хийгээд төслийн үндсэн дээр амжиргаагаа дэвшлүүлээд явъя. Тэгээд хүнсний толгойн зогсооч гэж байгаа. Манай бидний санал шүү дээ. Одоо саналаар л явж байгаа. Тэгэх юм бол тэр айл одоо 8 ам бүлтэй байлаа. Сардаа 16 8,000-ыг үржүүлэхээр сард эдийг авч जैन жилд хэд болох уу? 3 жилд хэд болох уу? 5 жилд хэд болох уу? Тэгэхээр энэ 5 жилийн мөнгөийг урьдчилаад олгож чинь гэж бодоод байгаа юм л тэр. Хэрвээ тэгээгүй тэр халамжийнхаа хүнсний толгойноо авах юм бол тэр айлын амжиргаа яг байдгаараа байна. 5 жилийн дараа тэр нөхдүүд усаас харсан хэвээрээ нөгөө хамсныхаа толгойныг нэг сардаа аваад тэнийг нэг хоолндоо өргөөл амсгаа авах боломж гарахгүй л тэгэл байж л шүү дээ. Тэгэхээр энэ лүү чиглэсэн юм хөтөлбөрийг бас хэрэгжүүлмээр байна. Шууд хүнсний эрхийн бичгийн айлуудыг хасчихлаар шууд өнөөдөр зогсоочих юм бол бас тэжээ байгаа зөндөө олон асуудал байна. Харин би танд яг наад асуултыг чинь тавих гэдэг нь л да. Хүний амьдрал чинь одоо янз бүрийн ямар нэгэн модуль, ямар нэгэн одоо програмчлсан нэг загварын дагуу одоо явна гэж байхгүй шүү дээ. Энэ халамж хүртээд байгаа хүмүүсийн цаана ер нь ямар асуудлууд нийтлэг байдаг вэ? Халамжийн мэрэгжилтнүүд бол энийг одоо өдөр тутам сонсож тэр асуудлыг шийдэхин төлөө ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол бас хэлэх хэрэгтэй. Ямар хүн халамж авдаг юм гэдгийг. Үнэхээр одоо тэр хүмүүс чинь авахаас өөр аргагүй хүмүүс зөндөө шүү дээ. Одоо яваад болохоор ямар ч хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хадцсан гэдэг юм уу? Ажил хийх боломжгүй болсон. Эсвэл нэг хөгжлийн бэрхшээлтэй хүнээ хараад гэртээ байж байгаа. Нөгөө нэг үний л амьдрал юм чи үний аим одоо хань ч юм уу ээж нь аав нь хэвтэрт байгаа хүнийг баян сахиж байгаа хүн гадуур хийгээд ажил хийгээд орлого олоод их боломжгүй л шүү дээ. Тэгэхээр эний чинь бүгдийг нөгөө цаанаас нь хараад хуучлаад заагаад журамлаад нөгөө мөнгө төгрөгийг оноогод өгсөн. Тэгэд эднийг улс бас л одоо яг түрүүний таны хэлдэг улс харах үүрэгтэй шүү дээ. Иргэн хүн байна. Түнс тэр хүн өөрөө сайн дураараа залхуураад гэртээ хэвтээд байгаагүй улсыг бол улс юм чи тэрнийг бас харж үзэх тэр мөнгнүүдийг олгож явах зайлшгүй шаардлага байгаа. За, Бачаргаларга танд баярлалаа. Ямар ч байсан Булган аймагт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын үйл ажиллагааны тухай мэдээлэл бидэнд өгсөнд тун их талархаж байна. Би бол аймгийн аймгийн төсөл хөтөлбөрийн үр дүн гэхээсээ илүүтэйгээр яг одоо халамжийн мэрэгжилтэн хүнтэй, тэгээ залуу хүнтэй ер нь энэ орон нутагт амьдарч байгаа хүмүүсийн хөдөлмөрт хандах хандлага ямар байдгийг, яагаад нь халамжийн бодлого төрөлд хэрэгтэй байдгийг бэ гэдгийг тантай ярилцахыг хүслээ. Тэгээ тодорхой бас таны байр суурь болон сан санаачлагыг сонслоо, зав гаргаж бидэнтэй ярилцсанд тун их баярлалаа. Танай хамт олонны ажил үсэд өндөр амжилт хүсье. За баярлалаа. За мөн танай хамт олон ч гэсэн ажлын өндөр амжилтыг хүсье. Яг бодит байдал дээр бидний ажлыг ингэж одоо сурвалжилж, иргэдэд бас ойлгуулж байгаа. Өнөөдөр яг нийгэмдэр байгаа асуудал чинь нөгөө халамжийг
бушгих талаас нь бас ярьж байгаа хүмүүс байна тийм ээ. Буруу ойлголт тэр нь цаашаа ингээ бүр иргэн дээр яг тийм ойлголт болж очиод байна шүү дээ. Тэгэхээр энийг яг газар дээрээс нь сурвалжиж явж байгаа та бүхэнтэй бас маш их баярлалаа. За